За юу яцгаанда саримснууд минь юу ийцгээж байна. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд залхуу саримсын залхуутай подкастын загталтай дугаарыг хэлэхэд бэлэн болоод байна. Хаяа бас ингээд загтал уншуул сонирхолтой ч юм уу, сонирхолгүй ч юм уу за мэдэхгүй тэгээд уншия. Хэрвээ энийг сонсоод загтал явуулмаар байвал залхуу саримс загтал@gmail.com гэдэг тэр мэйл хаяг руу өөрийнхөө загтлыг бичээд явуулаараа. Тэгээд нэг аятайхан бичээрэй. Монголоор сайхан бичээд цэг таслалаа тийм ээ. Гоё бичээрэй мэдөө. Өөр ч одоо анхааруулах юм гэвэл тэгээд хүний нэр бас бичмээргүй байна. Хүний нэр бичихгүй. Хүнийхээ нэрийг одоо нэг амьтны нэрээр солидог ч юм уу, юмсын нэр ч юм уу, эсвэл нэг үсгээр нь биччихвэл зүгээр юм болов гэж бодож байна. За тэгээд анх удаага ийм загтал магтал уншиж байгаа болохоор дүгдэрч гацаад бас шившгээ тарьж магадгүй шүү. Тэгээд аятайхан ойлгоо сонсчоор явандаа сайжирдгийн байгаа зү. За тэгээ хамгийн анхны загтал болохоор ийм нэртэй. Мундаг байсан ч чамаас жоохон дээр гарсан хүнд атаархаж болохгүй шүү гэдэг загтал. За нэг усуучдаг юм уу? Сандраад ах нэг сонь догдлоод байгаа юм шиг эзэн дотор ирвэхээ яагаад гамтай? Ирвэхээ жишин маяг шоргоолж байгаа юм мэдгүй. За явлаа. 10 жилд чинь нэг годгонсон охин шилжиж ирээд ангийн өвгүүд чинь тэр охины араас өхөн хатан гүйж байсан үе байдгүй. Ер нь ийм явдал айгүй түгээмэл юм шиг санагддаг. Би тэр үед 11-р анги байсан байх. Юу гэнэ? Ангийн даргач байлаа. Яг го бусад ангийн дарга нарын жишгээр хичээлдээ гоц арай биш. Гэхдээ ангийн хідэн гавлуудын ямар хэцүү юм бэ? Захин уншихчаа. Гэхдээ ангийн хідэн гавлуудтай бол мөр зэрэгцэн оршин тогтнодог байлаа. Тэр үед би хэдий тэгж төгс ордоггүй байсан ч гэсэн өөрийн гэсэн оролцооны клубтэй илтгэл тавьдаг, хөгжим тоглодог, түүндээж дуртай байсан юм. Яагаад ингэж энэ талаар бичиж буйг дараагийн зүйлсийг сонсоод утгыг нь ойлгоно визээ. Тэр үед манай сургуульд сумын бусад 3 дугаар сургуулийн сурагчдын дунд хөгжмийн олон тэмцээн болдог байсан. Хөгжмийн ч гэжтэй төгөлдөр хуурын бас яагаад тийм олон тэмцээн болдог байсан нь 2 дугаар сургуулийн захирал нь хоёулаа хөгжимчин хүн. Бас яг тэр үед хөгжмийн багш бараг олддоггүй байсантай холбоотой байх. Би байнга төгөлдөр хуурт нь оролцдог байсан юм. Би байнга тэргүүн бариудыг хүртэж дуртай зүйлээсээ аз жаргалыг мэдэрч байсан. Яг тэр үед миний амьдралын хамгийн хатуу, хамгийн бараан үеийн эхлэл болох өнөөх годгонсон охин. За яах юм бол доо хоорондоо үерхэж мэрхэд анхны харцаа шидэлцгээ болов яах юм бол доо за үргэлжлүүлээд уншия да догдчихлоо. Тэр охиныг шилжиж ирэхээс 1 жилийн өмнө юм уу да. Би нөгөөх дадал болсон зангаараа тэмцээндээ оролцож бусад хөгжимчдийн хөгжимдхийг сэтгэлээрээ сонсож шимтэн харж байсан юм. Гэхдээ би хөгжимдөж дуусны яг дараа хар барааны эхлэл болсон энэ охиныхон нэрийг нь бичсэн байж таа юу гэж унших юм бэ? За банан гэж юм. Банан буюу годгор охин. Тэр яг миний дараа үнэхээр гоё. Яг мэрэгжлийн хүн шиг тоглосон. Ягаад ч юм тэр үед би биш. Тэр охин тэргүүн барийг эзэлж миний шарыг анхны удаа малтсан юм. Гэхдээ би бананыг тэр үед огт муугар боддоггүй. Харин ч намайг шилдэг байхыг зааж байгаа өрсөлдөгч гэж харж боломж гарвал яриа өдөж найзлахыг хүсдэг байлаа. Гэтэл яг 1 жилийн дараа манай сургуульд тэр тусмаа манай ангид шилжиж ирсэн бэж яахав. Найзлах гээд хичээж найзлвал банан онд сурдаг бас чадварлаг авьяастай миний найз нэг талаараа өрсөлдөгч минь болж хувирсан юм. Манай ангид шилжиж ирээд 2 сар л өнгөрөхөд тэр охин бүр манай ангийн 4 бандад сэтгэлээ илчилж хаягдсан да өөрхий. Тэр ч яахав. Тэр жилийн урлагийн үндэслэгийн хөгжмийн төрөлд би орох эсвэл өөр хүн оруулах тухай нэлээд маргаан болсон учир нь би жил болгон ордог учраас ангийн босод хүүхдүүдийн оролцоог хаасан хэрэг болсон юм. Гэхдээ би дуртай юмаа хийхийн тулд мэдээж л өхөн хатангүй шүү дээ. Бүр багшаасаа уйлж майлж гуйлаа. Багш маань нүүр өгөхгүй байж байгаа цаг нь тулсан үед намайг сонгосон юм. Гэхдээ би гэдэг үг алга. Гэхдээ урлагийн үзлэгээс 7 хоногийн өмнө шүү дээ. Би хэдий байн хөгжим тоглодогч тэмцээний өмнө заавал урт хугацааны бэлтгэл хийж заавал өмнө тоглосноос өөр ая тоглодог байсан юм. Яагаад гэвэл манай аав тэгж хүсдэг юм. Манай аав тэгж шахдаг, тэгж хүсдэг юм. Тиймдээч би тэр үед өдөр шөнөгүй нойроо хасаж бэлтгэл хийж яг өмнөх өдөр нь ангийнхандаа тоглож үзүүлсэн юм. Гэтэл хинээс ч хизээж сонсож үзээгүйгээ сонссон. Чадахгүй байна штэ.
Юу муухай хэн чадахгүй байна гэдэг юм бол чадахгүй байна штэ гэж хэлсэн гэж ш төр хийдөө. За яасан гэнэ үргэлжлүүлцгээе. Би үнэхээр олон жил хөгжим тоглосон ч ааваасаа өөр хинээс ч тийм үг сонсож үзээгүй. Тэр үгийг хамгийн дөрөнд өнөөхөл банан хэлсэн юм. Банан бас чадварлаг төгөлдөр хуурч байсныг хэлэх үү? Ангийнхан маанч, багш маанч намайг чадахгүй байна гэсэн. Тэр үед би анх удаа тэгж их айдас, тэгж их дарамт мэдэрч үзсэн. Тэр үг тийм ч зүртэй үг биш гэлээ надад маш том шарах үүсгэж орхисон. Гүшээ, үүсгэж орхисон юм да. Би гэртээ очоод дээдод айлаа орилж ууралж гомдол гаргахтал нь хөгжмөө нүдсэн. Өрөөнийхөө хаалгыг цоожлоод хоёр нүднээсээ том нулимс унгаад зогсолтгүй тоглоод л байсан. Хизэн маргааш болоод хизэн урлагийн үзлэгтээ орсон юм нэг л мэдхэд хариуг нь хүлээгээд хамаг биеэ чичрүүлээ зогсож байсан. Гэхдээ тэр үед банан урлагийн үзлэгийн хөгжмийн төрөлд ороогүй ч би байр эзлээгүй. Хэд хоногийн дараа харшийн сүлд модны наадамд оролцох хүүхдийн нэрсийг санал хураалтаар шийдсэн юм. Тэр үед 4 хүн л өрсөлдсөн. Санал хураалтаар би 37 хүүхдээс 23 санал авсан. Банан азаарч гэх үү, золоорч гэх үү хоёр санал авсан. Би тэнд саяхан стресстэж ялагдсныхаа хариуд харшид орох болсондоо бөө баяр болж байхад пал гэсэн багшийн үг намайг дахиад лайз мэдрүүлж дарамт болсон нь намайг энэ жил бананаас бага амжилт гаргасан учраас бананыг харшид явуулах уу гэсэн үг. Тэрийг сонсоод дахиад тэнэг юм шиг уйлчихсан. Гэхдээ яах вэ тэр биш. Би явах хэвэндээ л үлдсэн л дээ. Гэхдээ оройн бананы ээж нь залгсан. Мөн хашгираан юу хэлж байгаа нь ойлгодоггүй. Одоо би гэхдээ хэлсэн үгийг нь бичье. За одоо би тэр бананы ээж болох юм байна штэ. Чи хэн болоод миний охины боломжийг авдаг юм? Ловирчин минь. Урлагийн үзлэгт чиний багшаасаа худалдаж авсан боломжийн чинь оронд миний охин чадвараараа орсон бол охин минь ялах байсан юм. Чадваргүй юм байж охиныг минь яасан их гутаадаг юм бэ? Миний охин л гаршийн сүлд модны наадамд оролцох ёстой. Чи биш. Чамаас болоод миний охин ангийнхандаа гадуурхагдаад байна. Чамаас болоод миний охины чадвар нь далдлагдаад байна. Чи энэ сургуулаас шилж эсвэл би удирдлагуудтай чинь уулзна. За нэг иймэрхүү л баах юм хэлээд байсан юм. Банан бол тэр үед миний найз шиг ажиллаад байсан. Би бол хинээс ч юм худалдаж аваагүй, хүнч гадуурхаагүй, бас хэнд ч гадуурхагдаагүй л байсан да. Би шилж ихгүйгээд маргааш нь багш нарын хурдлаар орсон. Ээж нь бүр гомдол гаргачихсан байсан учраас л хурдлаар орсон. Гэсэн яг угаасаа тийм зүйл хийгээгүй нүний юм чинь юм хөөгдөх. Бананы ээж л өөрөө нийгмийн ажилтнанд маань загнуулсан доо. Гэхдээ энэ зүгээр эхлэн л байсан юм. Тэр явдлаас болоод би их айгаад үннээсээ буруутай юм шиг санагдаад шин болгон уйлдаг байж билээ. Хамгийн гол нь би огт хөгжим тоглож чаддаггүй болчихсон. Тоглох гэхээр л тарих гацаад хэцүү шүү нэрэ. Ууг нь би мөрөөддөг байсан. Олон улсын тэмцээнд оролцдог алдартай хөгжимчин болно гэж. Одоо бол би хөгжмөө 11-р ангидаа орхиж байсан гэхээр бараг 3 жил төгөлдөр хуур дараагүй гэсэн үг. Тэрнээс шарах аваад би нэг хэсэг сэтгэл готролд ороод амиа хорлохдоо ч хүрж байсан. Гэхдээ тийм үед л хамгийн тэнэг шүү. Яг одоо би Солонгос улсад жүжигчин болох гээд хичээж байна да. Энд нэг монгол сэтгэл зүйч эгчтэй тэр эгчтэйгээ байнга ярилцаж сэтгэлээ хуваалцдаг. Бас миний энэ дүүхийг сонсоод намайг төгөлдөр хуур тоглохыг тарих маань айдас юм шиг хүлээж авдаг болчихсон гэсэн. Тэгээд л би чаддаггүй юм гэсэн. Хамгийн гол нь чи хүнд атаархсан өшөөгөө авж байна гэж сэтгэлд нь гүн шарах болох үйлдэл хийж болохгүй шүү. Тэр жил банан хэдий зүгээр л ээждээ миний тухай буруу зүйл ярьсан ч гэлээ ээжийнх нь үйлдэл намайг дуртай зүйлээ хизээж хийж чадахгүй төргөж амьдралыг бүрэн өөрчилсөн. Хэрвээ чиний уур хурж байвал үгээ цэгнэж бодож хэлж байгаарэ. Хүний амьдралыг өөрчилж бүр амиа хорлоход ч хүргэж болдог юм шүү л гэж хэлээ дээ. Одоо би сайхан амьдарч байгаа. Солонгос улсад мэргэжлээрээ суралцаж том жүжигчдтэй хамт кинонд тоглох том боломжоо олж аваад сайхан байгаа. Гинэ. Ингээд захиа маань дуусж байгаа байна. Хайрын захиа юм болов уу гэж бодсож юу вэ? Шал өөр захиа байсан байна. Захианы маань нөгөө гарчг нь угаасаа мундаг байсан ч чамаас жоохон дээр гарсан хүнд атаархаж болохгүй шүү гэсэн тийм
захиа байсан. Яг тэр утгаараа байсан байжээ. Би ч одоо нэг годгонсон охин гарч ирээд л амьдралээ самраад л хайр дурлал болоод л эхлэх юм болов уу гэж утсаж шал өөр утгатай байсан юм байна. За энийг сонсоод жоохон гонигтай санагдсан нь төгөлдөр хураа тоглохгүй ингээд орхиж байгаа нь харамсалтай юм. Одоо тоглоог баг 3 жил болж байгаа гинөө. Одоо тэгээд бас энэ хэцүү юм давж гараад бас бутаад төгөлдөр хураа тоглоул бас гоё юм даа л гэж бодож байна да. Бас тийм гоё тэмцээнд ордог болтлоо. Өчнөө олон жил тэгж бэлдэж хүч хөдөлмөрөө зориулж тийм ээ хийсэн зүйл болохоор бас гоё. Одоо уучлаад ихэд бас хэцүүлдэ эн чинь одоо шархаа авцсан хэцүүл байгаа болохоор яванда бас тийм ээ идэгрээд тэр тархин төгөлдөр уур тоглохоо айц гэж бодохоо болоод эхлээд гэх юм уу те төгөлдөр хуураа тоглол бас гоё юм. Тэр бананы ээжэд хандаж хэлэхэд гэх юм бол одоо өөрийнх нь л үгэд одоо те хорвоо дэлхийн хамгийн гоё сайхан нь байгаад бусдын үгэд болохоор юм өхөөтэй тоогоо шиг гэж үзэж байгаа нь бол надад таалагдсангүй. Надад ч гэсэн нэг иймэрхүү юм болж исэн. Тэгээд тэрнээс болоод бас янз янзын болж ялаа. Гэхдээ тэгэл яагав те тэр хүмүүс тэгэл тэрийгээрээ л дуусгаах. Гэхдээ чи болвол зүрх өвдчлөө. Тэгээд та нар энэ дээр элэг сэтгэлдээ гоё бичээд халуун дулаа үгээ бас комментоор бичээрэй. Тэгээ ер нь бол хэлгээд байгаа нь кармануудаа идлээ тэгээд амьдрах байх. Тийм болохоор чамд тийм муухай сэтгэл төрүүлсэн хүмүүсийн өмнөөс чамаас уучлалт хүсье. Уучлалт гуйж гин. Тэгээд тэр хүмүүсийг мартаад өөрийнхөө амьдрмаар байгаагаараа, оршмоор байгаагаараа оршоод бас төгөлдөр хураа тоглоод тийм ээ бас юм гоё жүжигчин болж байгаа юм чаа. Төгөлдөр хураа тоглоод л та жүжиглээд л алж өгөх юм шүү те. Тэгээд бас амьдраасаа гэж хүсэж байна. Одоо миний хүслээр болно ч гэж юу яах вэ? Тэгэл би бол хувьдаа энэ сэтгэлдээ хэлж байна. Тэгээд бас тэр эцэг эхчүүд бас юу ямаар юм ингээл хүүхдүүд нь хоорондоо асуудалтай бол ингээл юугаа очиод балбаж нүдчгээл дайрдгаа болоод балбаж нүдгээд гинэ ингээл хэл амаар дайрхаа болоод эхлээд аль талаас нь үзхийг нь сонсоод яасан ийснийг мэдчихэд тэгээ өөрийнхөө хүүхдийг өмгөөлмөр юм тий. Миний хүүхдийг л ингээд юу болсныг нь эхлээд сонсоод тэгээд ярилцаад утга учирыг нь олмоор байгаа байхгүй юу. Тэр бяцхан жаах хүүхдүүд ч одоо нэ тэ жаагнараа л байгаа штэ. За тэгээд би нэг юм балаа маах юм ярьчлаа. За миний хувьд бол нэг иймэрхүү байлаа тэгээд өшөө олон юм ярихаар л байна. За тэгээд та нараас гоё сэтгэлээ хуваалцаарай. Тэгээд ийм өөрхөн захиа бичиж явуулсан саримста маш их баярлалаа. Тэгээд чам тайртай шүү. Чам зөндөө хайрыг өгье. Саримснууд бас өөр босод саримснууд ч бас чам тайртай шүү. Хайр. За дараагийн захиа болохоор ингэж гарч ийн. Тэр нэгэн хүнд ухаангүй жаахан гинэн томоогүй насанд ямар тэнэг удаа уншиж ба. За дахиад уншия. Ухаангүй жаахан гинэн томоогүй насандаа л чамд датагдсан юм болохоор шохоорхол зүгээр нэг краш төдий гэж боддог байлаа. Азаарч гэх үү, юугаарч гэх үү, тэр нэг өдөр чамтай нэг ширээн таарч суугаад хөхөртлөө инээснээс хойш чамд эргэж буцалтгүй дурлжээ би. Одоо бодоход инээд хөрөм бацаануудын нэг их сүртэй биш. Бараг л тэнэг зөөлж гэлээ надад сайн гэд 2 жилийн турш сэтгэлээ илчилсээр байхад чинь чамайг хизээж тоохгүй юм шиг аашилж байсан өөртөө би харамсдаггүй. Үнэхээр л жаахан байсан болохоор дунд ангидаа өөр ангид орж багаар харилцаа тасарсаар чийж охтуудтай үерхэж эхэлсэн. Янз бүрийн хүмүүстэй нийлж уруу татагдсан талаар нь сонссон. Тэгсэн ч чамаас өөр хинч нүдэнд харагдахгүй хിവэр явсаар 9-р ангидаа генетхэн харьцаатай болж нэг их удалгүй дахиад л тагчиг болов. 10-р ангиасаа би өөр хүүхэд сонирхож эхэлсэн ч төгсгөлд нь буугаад үлддэг эцсийн зогсоол дандаа чи. 10 жилээ төгсдөг 100 чамтай нэг цусланд явж бүр нэг баг болж таарав. Миний мэддэг тэр хүү том болжээ. Бага байдал, яриа, алхаа гიშгэнээс нь хүртэл өөрөөсөө харамлаж чамайг нандинав. Арилдаггүй юм байна лээ. Чи миний сэтгэлээс. Бүрийг чинь хайрлаж гэдэг юм. Бүрийг чинь хайрлаж миний л дурлсан хөвгүүн юм да гэж сандаг. Харахыг хүсдэг. Гэхдээ ойртохгүйгээр чиний инээж байгааг чинь л хараад холоос бишрээд сууж байвал надад хангалттай бизээ. Одоо оюутан болсон ч хаа нэгтээс чамайг хайдаг. Таарах юмсан, тааруулах юмсан, мэд мэдээ зөрөгтөө хоолойг чинь түгжиж аваад чихэндээ тоглуулан унтах юмсан. Зүрхэнд минь нэрээ шивчихсэн 10 жилийн нандин дурлал минь. Тархинд минь төрхөө тамгалсан анхны хайр минь.
Чамтай нийлье гэж шуналдахгүй. Зүгээр сайн байгааг чинь мэдэж байхад зайнаас чамайг биширч байхад болно доо. Харамсдаггүй. Энэ 10 давсан жилийн хугацаанд чам дурлаж өнгөрөөсөн дөө. Энэ мэдрэмжийг дахин хэн нэгнээс мэдрэх цаг ирвэл харин тэр хүнээ алдчихгүй юмсан да. We once had a spark and I was the one who killed it. Гинэ. За ингээд дахиад дуусчлаа. Энэ төгсгөлийнх нь мөрн нас хөөрг юм аа. Ингэнэ. Энэ мэдрэмжийг дахин хэн нэгнээс мэдрэх цаг ирвэл харин тэр хүнээ алдчихгүй юмсан да гинэ. Сайхан захиа байна. 10 жилийн хайр, краш, шохоорхол өстө толгой дотор орж ирж байна. Зүрх тогтолж байна. Тухайн үед нэг солонгос K-драманууд үздэг байсан. Тэрийг үзээл Улаанбаатараа л энийг гэдэг байсан. Тэр үеэ дурсан санаж байна. Гэхдээ нэрээ одоо дахиад ийм мэдрэмж авч эхлүүл тэр үнэ нэрээ алдчихгүйхэн шиг үерхчихээсэ тийм ээ. Бас сонирхолтой шүү дээ үерхчихвэл. Ой хөөхөн захиа байна. Энийг тэгээд тэр хүн мэддэг болоо мэддэггүй болоо яаж мэдхэвдээ те. За тэгээд бас нэг таарчаасаа тэр хүнтэйгээ бас гоё юм да те. Энэ олон жил хайрлчаад. За тийм байна. Тэгээд мэдгүй нэг сан гжиг үрээ явчлаа баяртай. Тэгэхгүй баяртай гинэ. За тэг үргэлжлүүлээ. Гэхдээ тэгээ гоё юм захиа наашаа явуулсан сармис чамдаа бас их баярлаа. Эсвэл хөөхөн захиа байна шүү. За ёо. Үнсээ. За дахиад дараагийн захиа түүх гэдэг захиа байна. Hi there. Сайн уу саримснуудаа би энэ бүтлгүүд дурлалын түүгээ ярьч тийм үү гэж бодлоо доо. Өчнөө олон жилийн өмнөөс зүс мэддэг байсан залуутайгаа тааралдаа дурлцсан. Түүнийг анхаарахтаа дурлал гэж бодоагүй. Зүгээр л тайван инээмсэглэл энгийн яриа. Гэхдээ тэр инээмсэглэл аажмаар миний өдөр бүрийн хүлээлт бож хувирсан. Өглөөс ирэхэд бодогддог. Орой унтахын өмнө санагддаг тийм л хүн. Тэр надад том амлалт өгч байгаагүй. Гэхдээ жижигхэн үйлдэлүүд нь хангалттай байсан. Юу хийж байна? Сайн явж байна уу? Ажлаа дараад яваад очие. Хамт бай гэдэг үгс. Хүртэл намайг онцгой хүмэд мэдрүүлдэг байлаа. Би түнд өөрийнхөө хамгийн зөөлөн, хамгийн эмзэг хэсгийг нээсэн. Айдас, мөрөөдөл, нулимс, ганцаардлаа хүртэл. Харин нэг өдөр бүх зүйл өөрчлөгдсөн. Төвний дуу намсч харцсан холдож над руу ирдэг байсан үгс алгуурхан цөөрсөн. Би яагаад гэж асуугаагүй. Асуувал миний дэргэд өвлдөн гэж найдсан сэтгэлээ эвдчих юм шиг санагдаад. Тиймээс чимээгүйхэн юу гэхийг нь хүлээгээд л. Эцэст нь тэр явсан. Ямар ч тайлбаргүй, ямар ч маргаангүй. Зүгээр л цэг дахиж ирэхгүй гэж хэлээд алга болсон. Харин би үлдсэн. Хоосон чаад, уншигдаагүй мөрөөдөл, тэрний хамтдаа хийгсэн зүйлсийг бодсоор өөрийгөө буруутгасан. Бодлуудтайгаа л үлдсэн. Би түүнд хангалттай байж чадаагүй юм болов уу гэж өөрөөсөө асуусан. Илүү төвчээртэй, илүү сайхан, илүү дутуу биш байсан бол үлдэх байсан юм болов уу гэж. Гэхдээ хайр гэдэг хэн нэгэн таалагдахын тулд өөрийгөө багасгах явдал биш гэдгийг хожим ойлгосон. Явахыг хүссэн хүнийг явуул ардаас нь битгий зууралт нэр төртөөгөөр тэврээд л холдох хэрэгтэй юм байна. Одоо би түүнийг муу хүн гэж боддоггүй. Зүгээр л миний амьдралд үлдэхэд бэлэн байгаагүй хүн байсан. Харин би дурлсан, чин сэтгэлээрээ юунаас ч яах айдсгүйгээр дурлсан. Тэр байхгүй ч би аз жаргалтай амьдралаараа амьдарч байна. Хүмүүс гинэт амьдралд орж ирсэн шигээ гинэт л гараад явчихдаг шүү. Огтоо. Битгий гуниглаарэ. Дуусчлаа. Өстө хөөрхөн захиа байна. Тэ? Тэр хүнээ явуулсан байна, гоё хайрлсан байна, дурлсан байна, хамтдаа байсан байна. Тэгээ нөгөөдгөө явуулсан байна. Явахт нь чи битгий яваач гэж буугаагүй юм байна. Явмаар байвал яваа гэд явуулсан байж штэ. Гэхдээ явмаар байгаа хүмүүсийг нь явуулсан л дээр байдаг штэ. Шаал дэмий зурлалтад хайрын цаг хугацаа. Тэгээд явсан ч гэсэн тэр хүнээс бас тийм сурсан юмтайгаа үлдээ тийм ээ. Ингээд өөрийнхөө аз жаргалыг бас буцаагаад олоод авчих. Буцаагаад яах угаасаа олцол байсан л баялдаг байсан л за мэдхгүй тэгээд ямар ч гэсэн айгуу гоё ирээд яваад тэгээд үлдээд тэгээд ийм гоё ямар ч сан одоо юу гэмтэй ингээд сэтгэл готролд орохгүйгээр ингээд гоё даваа туулаад гарцсан ийм гоё хайр л нь шүү дээ. Ёо миний сэтгэл хэлнэ гэж бас татааж шүү те. За тэгээ яах вэ? Тийм байна. Тэгээд өстө гоё нэг дэвэрчээ. За тэгээд гоё сэтгэлдлүүдээ бас та нар гоё доор бичээд байгаарай. За тэгээд захиа явуулсан бүх сагримснуудаа баярлалаа. Захианы дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. Маш сайхан загтлаа өөрийнхөө болсон энэ түүхүүдэд хуваалцсан та нарт маш их баярлалаа. Бүгдэнд нь нэг тэврэл, нэг үнсэлт, нэг хайрыг өгье. Тэгээд бусад заримснууд маань бас энэ дээр
гоё халуун дулаа өгсөөвөл комент хэсэгт тэгээ бичээрэй. Маш баярлалаа. Тэгээд хамгийн анхны захидалтай дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. Баярлалаа саримснуудаа. Баяртай хайр хүсье.